За үзэгчдээ өнөөдөр би физикийн нэгэн хичээлийн туршилт буюу гэрлийн ойлтын хууль гэдэг нэгэн туршилтыг хийх гэж байна. Энэ хичээлд нэг ширхэг транспортын буюу өнцөг хэмжигч, нэг лазер, нэг цаасны авчаа, бас нэг төл. За харин над шиг одоо ийм хамгаалалтгүй төл байвал их сайн байна. Хамгаалалтгүй. За одоо би та нарт энэ туршилтыг хийх дарааллыг зааж өгнө. Төлөөс энэ цаасны авчаараа маш сайн авчаад тэгшин тавих хэрэгтэй. За одоо дараачийн трансфертер буюу өнцөг хэмжигчээ яг энэ голдон тааруулж 80 градус, 50 градус, 90 градус тааруулах хэрэгтэй. За одоо би танарт энэ туршилтын нэгэн жишээг үзүүлэх гэж байна. Хамгийн гол хэсэг шүү. Лазераа яг ижилхэн өнцгөөс гаргана. За 140 буюу 40 градусаас тусахад ойлтын өнцөг 140 градус. За одоо 90 градусаас тусахад бас 90 градус. Тэгэхээр бас 130 градус буюу 50 градусаас тусахад бас 130 буюу 50 градус. Энэ нь юу нотолж байна вэ гэвэл гэрлийн толион ойлтын үед тусгалын өнцөг нь ойлтын өнцөгтэй тэнцүү байхыг нотолж байна. Энэ нь толион ойлтын хууль юм.